Ардчилсан нийгэмд төр нь иргэнэ хүндэтгэн, иргэн бүрээ мэдэж байж иргэндээ чиглэсэн аливаа үйл ажиллагааг явуулдаг. Төр нь иргэнэ мэдэж байхын тулд нэн төрөнд шаардлагатай зүйлс нь тухайн улсын бүртгэлийн систем. Улс орны бүртгэл нь иргэнийхэн эрх, төрт ёсны баталгааг хангах үндсэн их сурвалжийн нэг болдгороо төр иргэний харилцаанд голлог үргийг гүйцэтгэдэг. Тиймээс бид та бүхэндээ иргэдийн сэтгэл нийцсэн үйлчлэгийг ямагт үзүүлэхийг эрхэмлэж, шинэ техник, технологи, ололт амжилтыг эрхэмлэж буй улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаанаас танилцуулъя. Саяхны хүртэл Монгол улсын бүртгэлийн үйл ажиллагаа төгөлдршөөгүй, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд бэрхшээл учирч, төр иргэн хоорондын харилцан итгэлцлийг холдуулах, хүнд суртал үүсэх, эдийн засагт бодитоор саад учруулах зэрэг асуудалтай тулгарч байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2009 оны 4-р сард тухайн үеийн иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газрын харьяа улсын бүртгэлийн албыг нэгтгэн өнөөгийн улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулжээ. Өдрөөс өдөрт даяаршиж буй өнөөгийн нийгэмд бид дэлхийн ертөнцийн хөл нийлүүдэн алхах шаардлагатай тулгарч байна. Тиймээс ч улсын бүртгэлийн ерөнхий газар сүүлийн жилүүдэд дэлхийн жишгт нийцсэн улсын бүртгэлийн үйлчлэгийг нэвтрүүлж, цахим хэлбэрт оруулах, түргэн шуурхай, боловсронгуй болгож, шат дамжлагыг багасгах зэргийг зорилт болгон бодит ажлуудыг хэрэгжүүлжээ. Түүний нэг жишээ нь иргэний шинжилсэн бүртгэлийг зохион байгуулах явдлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэний шинжилсэн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 152 хороо, 21 аймгийн 334 сум, Хилийн чанд дах 30 гаруй Монгол улсын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт амжилттай зохион байгууллаа. Хурууны хээ болон адилтгал хийх боломжтой дижитал зургийн цахим сан бүрдүүлж, иргэдээ шинжилэн бүртгэснээр мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүү арилж, иргэний бүртгэлийн зөрчлийг үе шаттайгаар арилгасан юм. Шинжилсэн бүртгэлийг явуулснаар Монгол улсын 16-аас дээш насны бүх иргэд биеийн давхцахгүй өгдөл болох хурууны хээ мөн дижитал зургаар баталгаажсан ийм давхардалгүй бүртгэлтэй болж байгаа. За энэ бүртгэлийг хийснээр иргэм одоо төрийн үйлчлэгийг ямар нэгэн хүндрэлгүй авах мөн одоо өөрийнхөө амьдралын түүхийг үнэн зөвөөрн ямар ч алдаа мадаггүйгээр үр хүүхдтэй өвлүүлэх ийм боломж үүсэж байгаамаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд төрөөс авах үйлчилгээг хэлбэршүүлсэн нэгэн томоохон алхмыг хийсэн нь монголчууд иргэний цахим үнэмлэхтэй болсон явдал юм.
Манай улсын иргэн бүр дэлхийн олон оронд хэрэглэгдэж байгаа электрон бичиг баримтын жишигт нийцсэн үнэмлэхтэй болсон нь шинжлэлийн албаны зорилготой хийж чадсан юм. Бидний хэрэглэж байгаа цахим үнэмлэх, хувь хүний мэдээллийг хадгалахын зэрэгцээ, өндөр зэргийн нууцлал, тоноглол, нэвтэг өрөлддөг цонх бүхий сүүлийн үеийн дэвшилтэт технологиг нэвтрүүлсэн бичиг баримт юм. онд монголчууд улсыг хурлын саналаа цахимаар өгсөн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал ерөнхийлөгчийн сонгуулгээд бүх шатны сонгуулийг Монгол улс анх удаа цахимаар амжилттай зохион байгууллаа. Техник технологийн дэвшлиг ашигласан энэхүү үйл хэрэгт улсын бүртгэлийн ерөнхий газар дараах ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ. За сонгогчийн бүртгэл дээр гарсан нэг дэвшил гэвэл бол сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгэр нь сонгогчийг бүртгэх одоо ийм одоо арга технологиг бол хэрэгэлсэн. За энэ нь бол одоо бас сонгуулийн үеэр гардаг элдв маргаан одоо зөрчлийг бол багасгахад их одоо хувь нэмэр оруулсан гэж үздэг. Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэрэгжүүлсэн энэ шин техник технологиг бол бас гадны улс орнууд бол сонирхож манай улсаас бол бас дуршлаг судлах ийм одоо ажлыг бол сүүлийн жилүүдэд бол хийж байна. Тухайлах юм бол Австрийн парламентын одоо төлөөлөгчид, за мөн Оросын холбооны улс, Киргиз, Германы одоо сонгуулийн байгууллагуудын төлөөлөгчд ирж бол бас энэ шин техник технологи бүртгэлийн одоо ажилд нэвтрүүлж байгаатай холбоотойгоор бол бас биднээс ирж бол дуршлаг судалж байгаа нь бол за энэ сонгогчийн бүртгэлийн ажилд гарч байгаа бас нэг дэвшил гэж ингэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэг иргэн нэг бүртгэл зорилгын хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн олон ажлыг дурдж байна. Түүний нэг жишээ иргэн та өөрийн хувийн архивын баримтыг олон шатад амжилгаар авдаг байсан бол энэ ажлыг амар хэлбэр болгох зорилгоор дараах захимжуулах ажлыг хийж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв архив нь иргэний баримтын архив, хуулийн этгээдийн бүртгэлийн архив, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архиваас бүрддэг байна. Эдгээр архивын цаасан суурьт нотлох баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх цахимжуулалтын ажил амжилттай явагдаж байна. Улсын бүртгэлийн төв архивт нийт 55 сая орчим бүртгэлийн цаасан суурьт баримт хадгалагдаж байна. Дээрх баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил 2012 онд 603 хүнтэй байсан бол 2014 онд нийт цахимжуулах хуудасны 55%-ийг цахимжуулж дууссан байна. Хүмүүсээс мэдээлэл аваад бүх баримтаа архивынхаа санд орж өөрсдийн гараараа бүх материалыг шалгадаг байсан бол одоо ингэж мэдээлэл өдөртөд ахимжуулалт 51-ээс 88 оны дуусах материалуудаа захимжуулсны ач холбогдол үзээр одоо бид энэ бүтэлийг ингээд өөрийнхөө мэдээлэл өдөртөх программаас ингэж шууд гаргаад ирж байна. Энэ бол одоо ажлын ачааллыг өргөж байна. Иргэдийн үйлчлүүлж байгаа цаг хугацаа ч гэсэн маш өндөр. Өмнө нь иргэн бид бүрийн хувийн архивын баримт, төрсний гэрчилгээ, регистрийн дугаар, гэрлэлтийн баталгаа гэх мэт олон баримтууд хавц хавцаараа тус тусдаа байдаг байсан бол өнөөдөр нэг иргэн нэг бүртгэл зорилттой ажлын хүрээнд иргэн таны хувийн архивын баримтууд бүгд цахим хэлбэрт шилжин энэхүү хавцанд бүртгэгдсэн байна. Харин 2014 оны байдлаар хуулийн этгээдийн бүртгэлийн архивын цахимжуулалт бүрэн хийгдэж дуусжээ. Ийхүү цаасан суурь баримтыг цахимжуулснаар бүртгэлийн үйлчилгээнд орчин үеийн технологийн дэвшилтэд суурилсан цахим бүртгэлийн үйлчилгээ бүрэн нэвтрэх боломж бүрдэхийн зэрэгцээ, үйлчилгээний шат дамжлага багасж, бүртгэлд зарцуулах хугацаа багасж, иргэдэд төрийн үйлчилгээ чирэгдэлгүй, түргэн шуурхай хүрэх бодит орон зай нөхцөл бий боллоо. Аливаа улс орны хувьд төрийн үйлчилгээ шат дамжлага багтаан дээр иргэдэд ойрцсон байх нь чухал үзүүлэлт. Манай улсын иргэдийн сэтгэл 100% нийцсэн бас нэгэн үйлчилгээ нь төрийн үйлчилгээний цахим машин.
Энэхүү машиныг Монгол улс нэвтрүүлснээр ямар нэгэн лавлгаа үйлчилгээг авахар дараалал үүсгэж иргэд бухимддаг асуудлыг шийдэж амар хэлбэр хэмээх тодтолцоолыг бий болгосон төдийгүй төрийн үйлчилгээ иргэдэд улам орцсон юм. Шинжилгээний засгийн газраас хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээний цахим машинаар дамжуулан иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлгаа, эд хөрөнгийн лавлгааг олгох ажлыг эхлүүлжээ. Эд хөрөнгийн бүртгэлийн лавлгааг иргэд байршил харгалзахгүйгээр цаг хугацаа орон зайнаас үл хамааран түүц машин байрлаж байгаа аль ч газраас авах бүрэн боломжтой. Мөн яам төрийн байгууллагууд өөрийн санал хүсэлт өргөдөл гомдлыг илгээх боломжийг бүрдүүлснээрээ төрийн үйлчилгээний цахим машин нь өндөр ажил үйлдэлтэй. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх, олон нийтийн хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил алхамаар үргэлжилсээр байна. Зөв алхам, энэ сайн ажил. Энэ байх ёстой техник шийдэлтэй. Бид ч одоо нэг дундаж нэг тиймийг мөнгө тушаад хэдэн төгрөгөөр энд очирлан басаалгацсан. Тэгэхээр зөвхөн шууд орж ирэл энэ дээр бүх хэрэгцээтэй юм аа игээд авчраа чинь энд очилж яснаас хэдэн минут ч гэсэн зарцуулга нь болох хурдан л хангалттай шүү. Тэгэхээр бүх захим засаглалын үндэс маань бол өөрөө улсын бүртгэлийн ерөнхий газраас бол эхэлтэй байх нь бол ойлгомжтой. Тэгээд захимжих гэдэг нь бол нэг ёсондоо бол цаасыг бол халж одоо дижитал болж байгаа тийм аргачлал руугаа орж байгаа юм. Дата төв дээрээ бол ерөнхийдөө гол мастер дата баазуудаа цуглуулад улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа мэдээлэлээр бол олон иргэдтэй бол өнцгийн төхөөрөмж гэж ярьдаг жишээ нь түүц машин, интернетээр бол үйлчлэгийг бол бүгд юм явуулдаг юм байнамаа. Мөн улсын бүртгэлийн ерөнхий газрын төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, иргэдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор амжилттай хэрэгжүүлсэн олон ажлыг дурдж байна. Энэ дөрөнд дурддах шаардлагатай зүйл бол холбогдох журамд нэмэлт өөрчлөлтийг оруулж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулсан явлаа. Хуулийн этгээдийн бүртгэлийн хууль улсын хурлд намрын чуулганаар хэлэлцэгдэж явж байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хууль болоод иргэний бүртгэлийн хууль төслийн бэлэн болоод улсын их хурл өргөн барихаар ажиллаж байна. За ингээд бидний хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд дагаж мөрдөж байгаа хуулиуд шинжлэхдгээс гадна мөн журмууд бүх шинжлэхэд нь энэ он бол эрх зүйн шинжилгээний жил байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмыг шинжилэн баталснаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг ажлын 5 хоногт бүртгэдэг байсныг 3 хоногт, нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг ажлын 3 хоногт бүртгэдэг байсныг 2 хоногт зэрэг хуулийн этгээдийн бүртгэлд зарцуулах хугацаа 2-оос 3 дахин багассан. Өмнө нь бол ерөнхийдөө өөрчлөлөхэд бас хүндрэлтэй асуудлууд бол их гардаг. Жишээлбэл очир дараалаас ахуулаад цаг хугацааны асуудал, цаг хугацаа алдах асуудлууд бас их гардаг байсан. За жишээлбэл одоо бол их сайхан болцсон байна. Чиглэлт нь хуваагаад өгсөн, гадаад дотоод орны ялгаад за тэгээд бүртгэл олголтын бас тус усны хийгээд өгсөн болохоор илүү цаг хугацаа алдахгүй үйлчлэгээний хувьд бас тогтохтой. Тэгээд иргэдэд илүү мэдээллийг хүргэх зорилгоор самруудыг байрлуулсан байна, дийлэх самруудыг байрлуулсан байна. Энэ их тата санагдаж байна. Эхнээсээ аваад энэ зөвлөгөө авсан охиноос зөвлөгөө аваад тэгэл нэг хүн дээр очиод бүх материалаа бүрдүүлэл тэгэл авчирч өгсөн. Ямар ч тийм цаад бэрхшээл байхгүй харин. Амжилттай хэрэгжүүлсэн дээрх ажлуудаас гадна нийслэлийн хэмжээнд улсын ерөнхий бүртгэгч болон улсын бүртгэгч баталгаажуулдаг байсан эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зөвхөн улсын бүртгэгч дангаар баталгаажуулдаг болжээ. Энэ нь иргэдэд одоо бүртгэлийн үйлчилгээг шуурхай хүргэх, цаг завыг нь хэмнэх, за үйлчилгээний шат амжилтыг бууруулахад бол чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх эрхийг хангах, тэдний нийгмийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын үйлчилгээний стандартад нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн байгууллагуудаас анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээний стандартыг бүрдэж эхэллээ. Энэ стандартад хөдөлгөөний, сонсголын, харааны зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 18 заалт тусгагдсан байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зэрлэгийн дагуу боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран уйгуржин бичгийн тойл үүсгэн улсын хэмжээнд Кирилл монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн төрсний болон гэрэлтийн гэрчлэгийг олгож эхэллээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нийслэлийн засаг даргын тамган газартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд нийслэлийн 6 дүргийн 52 хороог улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээ буюу иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд олгосон явдал юм. Ингэснээр өмнө нь дүүрэгт хийгддэг байсан бүртгэлийн үйлчилгээний тоо нэмэгдэж, иргэд анхан шатны нэгж болох хорооноос иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хөнгөн шуурхай чирэгдэлгүй авах нөхцөл боломж бүрдсэн юм. Цаашид иргэн эд хөрөнгө хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг хорооноос нэмж үзүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд энэхүү ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөдөг байна. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг нэг иргэн 5-10 минут зарцуулан гар аргаар бичиж удаан байсан бол онлайн системд холбогдсноор бид иргэний бүртгэлийн 11 төрлийн үйлчилгээг онлайн системээр шалган үзүүлж иргэдэд түргэн шуурхай үйлчилж байгаамаа. Улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх шаардлагатай зарим мэдээллийг ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 18 тэгтэг 1890 дугаарын утсаар олон нийтэд хүргэдэг мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй хүргэж байна. Гадаадд зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох зорилгоор Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортыг шуудангийн сүлжээгээр дамжуулан иргэний хүсэлтийн дагуу хаягаар гараас гарт хүргэх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Урдны ижүүд авахд айгүй хэцүү нэг 2-3 шар далбар цаас бариад л ийшээчгүйгээ тэгжэтэл очилж яаж житл нэг өсгөн ч юм уу нэг юм буруу болохоор эргээл дахиад нэг шар хуцаа аваад дахиад ингээл бөглөөл айгүй хүндрэлтэй хийдэг гэсэн чинь урд одоо л айгүй сайхан болцсон юм байна. Гэрийнхээ хаяг маягаар хүргэж өгдөг гэж хэлж байна. Би одоо тэгээд ямаа бэлдүүлчихэд гэрийнхээ хаяг өгчэй гэж бодож байна. Угсаага дугаартаа. Тэгээд тэрүүгээр хөргүүлээд авчий гэж байна. Үүнээс гадна орон нутгийн бүртгэлийн үйл ажиллагааг бэхжүүлж төрийн үйлчилгээг 5 дахь орчноос шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улс нутгийн бие даасан байртай болгож байна. Үүний нэг жишээ бол Өмнөгүй аймгийн улсын бүртгэлийн хэлцээг орон нутгийн 100% хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн явдал юм. За бид 2010 оноос хойш иргэний шилжсэн бүртгэл иргэний цахим үнэлэх олголт мөн 3 удаагийн сонгуулийг автомат бүртгэлийн системээр явуулах гэдэг энэ олон ажлуудыг бас хамт олон нэгдэж үр бүтээлтэй ямар нэгэн алдаа тогтолцоог хийж хэрэгжүүлж ажилласан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэх чиглэлээр зохион байгуулсан дээрх ажлуудад иргэд сэтгэл хангалуун байгааг олон жишээнээс харж болно. Төрийн үйлчилгээний цахим машин буюу түүц машинаар эд хөрөнгө хуулийн этгээд иргэний бүртгэлийн лавлгааг олгодог болсон. Өнөөдрийн байдлаар 500 мянган иргэн лавлгаа үйлчилгээ авсан нь бүртгэлийн байгууллагын ачааллыг тэр хэмжээгээр бууруулж иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэсэн нь харагдаж байна. За энэ бүх амжилтыг улсын бүртгэлийн байгууллагын шинжилгээний ажлыг амжилттай эхлүүлж амжилттай хийж бүтээхэд манай бүртгэлийн байгууллагын хамт олонны хичээл зүтгэл, итвэх, санаачлах хамгийн өндөр ашиг бүтэлтэй зүйл байсныг зохон тэмдэглэхэд таатай байна. Цаг хугацааг үнэлдэг, орчин үеийн иргэдийн завгүй амьдралын хэв маяг зохицсон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, технологийн дэвшлиг ашигласан төрөөс үзүүлж буй дээрх үйлчилгээнүүдэд иргэн та бид сэтгэл хангалуун байвал тухайн ажлын хамгийн чухал үр дүн юм а. Төрн иргэнэ хүндэтгсэн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.